Эрхэм үжигчид та бүгдээрээ сайн байцгаана уу? Самрын саны дэлгэж үжигч та бүхэнтэйгээ мэндчилэн жолгож байна. Манай нүүдэл соёлыг яг хамгаалж хадгалж явах хүн бол бид биш. Энэ малчдууд байна. Дандаа нэг байгалийн буруу шаагаад байхад адгуулсан малаа буруу шаагаад байхад байх. Энэ бол үнээр яг ойлгоо. Аймагт тойрог дүмшин тойрогдчихсон бол баяжчихжээ. Гэвч энэ яг жоостой уулсан ямар уулсан бэ? Манай дэлгэчний хаваас авч хэлвэл их чөлөөтэй ямар сэдвээ ярьж болно гэж ихлам бид нуус өнөөдөр өөрийнхөө яг нүдээр нь үзсэн мөн ч мануусын амьдралын орчин тойрон бүр ингэж ховөрж агаар нуус одоо энийг ярьхгүй байхын аргагүй. Онцгой манай малчдууд энэ сэдвүүдийг хүсэж байна. Сүлжээн дээр бүр бичиж байна. Одоо сүлжээн дээр бол одоо малчдууд ариун жахан соёлтой шиг малчдууд бол өөрөө нь одоо ингэж бичиж байгаа хүмүүс байна. За одоо бид нуус яаж амьдрнаа? Одоо манаас жам жаагаад өгөх юм уу? Одоо чиглэл жаагаад өгөх юм уу? Ямар шиг зүглэлээр ямар аж хийнэ? Бид бол одоо энэ дээр бид хөдөн хүн энэ нэг төрлийн болгон тухайн яриад бид дийлэхгүй. Үнийг л энэ бол одоо бүр дир шатна одоо нэг төрийн болгож хүм яана гэсэн. Тэгээ чаднуусын хуун даваа хөлөө чаднуус чадлын хараар чирмаа штоо. Энэ сүлийнхэн төлөө ингэж үйлчил чирмаа. Одоо хэдий хийгээд дийлвэл хэдий. Бид бол одоо улс төр хамаардаг хүн юм биш. Үнийг л бүр урлаг суял хийдэг усууд. Жийлэр мануусын энэ өөр нэг онцлогоор ингэж үндэснийхаа нэг жан татгалаар ингэж сайхан ингэж хөгжүүлж ингэж аварж ингэж хөгжүүлж дэлгэрүүлж явахын тулд одоо л ингэж чармаасан тэдвэл юм шүү дээ. Чис одоо энэ дэлхий бүр ингэж дэлхийжиж тийм ба аж ахуйн талаар бүр дэлхий даяар ингэж бүр нэгдэж явах үед за энэ соёлын олон талтай байх. Соёл бол өөр юм байх. Энэ бол хамгийн чухал нэг асуудал. За нөгөө нэг нь бол одоо амьтан ургамлын одоо олон жил байх. За урган бол бүр үхээд дуусна. Соёл бүр хайлагдаад бараг нэг л юм бар. Энэ ертөнцид өнгөгүй. За тийм учраас энэ соёлын хөрх энэ манай ялангуяа энэ манай нүүдэл соёлыг яг хамгаалж хадгалж явах хүн бол бид биш. Энэ бол малчдууд байх. Хэрвээ морин соёл гүйлчих, мориг гүйлчих. Манай соёлын нэг хэсэг гүйлчих. Тэмээ гүйлчих. Энэ соёлын нэг хэсэг. Одоо хилэг тийм. Одоо дохом их юм уу, ямар борив их юм уу, ямар жин их юм уу, ийм өгдүүд бүр гүйлэн шүү дээ. Тэгдэн би бол одоо чигэд бодно. Энэ мануусын хамгийн их гэж бид бас ийм жаахан ийм одоо юу байна да үнэнийг хэлв. Жаахан ийм энэ нэг байрандаар ийм хийх ийм ад завшаантай болж. За бид хийх бол одоо бүр хүнд их осолдсон. Одоо тэр хүүхдүүд одоо тэр ингээд телевизээр гарч яан ингээд хийж яан үжүүлж яан одоо үжихэд бол бүр мэдж яан за одоо ухааны нь болж одоо тэрний эргэж уламжил за хүүхдүүдэд үлдээж хүүхдүүдийг үнэн жороо морын унуулж сайхан ингэж одоо жороо мор ундаг хүүхдийн олдгоо уралдаан мор ундаг хүүхдийн олдгоо хөдөөгөр мор ундаг хүүхдүүд бүр сургуульд явцсан хэн мор ундаа одоо уралдаан бол ширийн голооч гэсэн адилхан найр болдоо гэсээр мор ундаг хүүхд олдгоо энэ бол би ингээ үдсэн хүүхдүүдэргүй их хүн дээр бай. Уно яг унууд болдгүй. Тэр жаа унаад ясан мөс гэмт чинь айж. Уноос нь одоо мор унаас яаж би мор унахгүй үүдэж хааны аачлаг нь одоо хаатай бүр бүтэхгүй юм байчлаа. Чийсэн бас нэг хэлж юм. Бөө бүчиг мор унуу. Мор унсаа тэр хөлөмөн дугуй болоод тэр ямар их ч дугуй мөр хөлтийн гүүгэн хүн байж байгаа тэр мор сар унаад одоо эртээ энтэй нэг хүүхэн энэ юу тэр маршрутын нэг хүүхний мор мэрэгжлийн ангийн хүүхэн тэр хүүхэн сайхан хүүхэн бай. Тэр хүүхэн бол одоо ингээд мор унаад ингээд гэрийнхэн төвшөөрөхгүй. Чи сургаал суух гэж энэ хүүхэн охин хүн байгаа. Морин дийтэй дийш андоошоо алчаагаад одоо энэ чинь юу болж байгаа юм гэж. Би үсрэ энэ хаас их байгаа сургаал. Ууно яа унахгүй маа би маа ингэж ирсэн ээж нь ингэж ирсэн ээжиг чинь ингэж ирсэн чи унахгүй яа. Ингээ унуул тэр унах байлаа.
Гүй одоо ч ихтэй хүүх мань чи бицэн унаа хөлчөн дугуй болчих юм. Одоо хаагаад чи яачих юм болохгүй. Одоогийн хүмүүс бүр ингэж сургалж чүүл тэр ундаг юм байна. Чиглэр хаас ихэ байгаа усууд их юм. Бид дээрээс нь доошоо яаж ингэж ухаагуулга энэ усаг бол. Цаагш хүүхдээ унуулж байна. Хүүхнээ унуулж байна, мар унуулж. Уруулах юм ба. Тэр би унаалт дийлэхгүй байна. Унаалт дийлэхгүй байна. Энэ бол юм. Энэ аливаа соёл бол тэрнээ суурн бол амьдрал бол үйлдвэрлэл байх. Чи тэр амьдрал байх бай тийм үйлдвэрлэлийн арга маяг байх бол тэр чи одоо тусгай гарч сургахыг бол одоо сургаж болно шүү дээ. Гүйлэн тэр сурхаан байж. Чи одоо манайс одоо өдөрдөө адуун сураг байх. Одоо адуунд явах учиргүй малд явах учиргүй. Хон адуулт. За ийм болвол чи одоо энэ яриангүй бүр байх болчих шүү дээ. Чи одоо зүгээр бүр өдөрдөө мотор унж байгаа. За наадам минь үед чи миний хүүмэн чи одоо нэг мор унаа тэр чадахгүй шүү дээ. Тэр өдөрдөө мотор унж явах юм чи яаж чадна. Энэ одоо хамгийн гол нь бол тийм ээ. Энэ соёлын яриул тэр амьдрал манай нүүдэл соёлын яриул одоо тэр одоо хөдөөгээр сууршчвал яах гөөч тэр заавал малчин хүн байх ёстой. Малчин хүн гүйцлээг бол бид одоо нүүдэл соёлыг ярьсны хэрэг байх болж. Тийм. Би л ингэж ойлгож байна. Журам тахаа зарим үстэй одоо яг энэ одоо олон хэдэн бүр өгөх хутамдар байж байна. Хаад яад ингээд эргээ нутгаар харахын үст хамгийн илүү сэтгэгдэл бодвол ямар юун дээр их санаа болд. Нэг бол энэ нутгийн хувирлт яг энэ ордос нутад хараад өмшөнд очих бол нэг юм чочно. Энэ газар энэ Аз ахгүй ингэж хөгжсөн юм уу гэсэн. Энэ анхдгаар нэг. Тэр сайн машин ингээд 50 м явах хажуугаар төмөн нэг машин гэл гараал авчих. За. Энд чи гоё хөгдлээ. Тэгээ яг ингээд яг хөдөө гэртээ нутагдаа нь очиад ичээд бас дотор нэг шимсрээд байдаг. Нутаг ус маань байгаа нь бүр ийм болцсон байна. Тэгвэл энэ нэг одоо нэг хашааж малжж яаг нэг бас тэр нэг төмөр утсаар байдаг ингээ хөвлчээр бүр хаагаад авчихад. Тэгээ бид үнрээс асуудаг. Тэр үнэр хэрэгтэй байна гэсэн. Зарим нь ч хэрэгтэй. Үжиглэр нэг жум бол тэр өвсөн сайхан ургачнаа мал оруулахгүй. За намар болохоо тэрийг нь одоо оруулахгүй бол дараа жил бас нэг явдал гарч ин. Тэр шинэ өвсөн дахиад ингээ гарч идэхгүй. Хуучин тэр бүр даасан дарагдаа. Чиглэр нэг одоо энэ байгаанд энэ жохин жигж хэлдэг юм чи амаргүй. Тэр яг ямар цаг үеэст тэр малаар олж тэр өвсийн эдийг сайхан тайраад хаад сайхан шинэ гаргахыг одоо зарим газар тийм нэг гэж галаар ингээ ночоогоо намар болоход дараа тэр шиний мэн гаргахын төлөө чи бүгдийг чиг аваачих юм нэгэндээ дарагдсаар жухам сайн болж явах муу болж явах юм мэддэггүй. Тэгээд ийм айрвын ийм нэг төрлийн бодлого энэ малчдуудад ингээд юу гэхэд малчдууд яахаж аргалахтаа хөрхөөс энэ малаа харуулж өдрөөр нь унддаг. Жухам энэ биднээд энэ төрлийн бодлого энэ байгальтай жохиж ижих юм ийм айрвын миг тийм хялбараар өгөмх нэг л жарлагаар хийдэг юм яг биш гэж би ойлгож байна. Одоо харьсаар бол харьсаар бол одоо манай яг тэр аймгийн тойрог дүмшин тойрогдчих бол баяжчихжээ. Гэвч энэ яг жоостой улсын ямар улсууд байх. Гардаг ийм их мөнгө. Газар дороос нь юу малтаад болсон. Яг малчдууд нь хөрх гарт нь хэдвэх мөнгө байна. Ийм маар байна асуудал бодогддог. Явсаар манай одоо байгалийн хамгаалахын төлөө одоо хичнээн мали бүр хориглоод одоо гатадаар жимүү гэж байна шүү дээ. Хашаалаа. Одоо бүр мали гашаалаад. За эсвэл одоо бүр хөдөөнө малчдуудаа нөөлглээ. За энэ бол одоо энэ яг дэлхийгээр судалж байгаа тэр энэ ами авахын боловсон одоо байгальтай жохичих талаар яг эсрэг байна. Тэр энэ 5 бушуу мали шүү дээ. Би нэг таньдаг танилт бол энэ бол тэр ами авахын дээр авч хэлвэл тэр бол яг тэр ами авахын доторх нэг бүрэлдэхүүн байхгүй. Ами авахын тэнцвэр гэдэг чинь заавал тэр горхой шивэж ямар амитан ямар юм ургамал бүр баймаажин тэр тэнцвэр олдог. За тэр дотроо нэг нь дутаад нэг нь ахтахтай зэрэг тэр тэнцвэр өгдөг. Жишээл одоо бүргэд аривдаад хулгуун гүйлч бас нэг юм болно. Эсвэл бүргэд гүйлээд одоо бүр хулгуун аривч хулгууны гам шиг болно. За энэ бол одоо тэнцвэр байдаг. Тэгээд одоо манай зарим эрдэмтэд ч юм уу зарим одоо энэ төрийн бодлого одоо энэ тогтоодог усууд ердөө нэг юм ойлгохгүй байна. Энэ бэлчээр муудаж энэ их шороо өлсөж байгаа чинь энэ бүр мал заан үгүй хийж таа.